За сайн байцгаана уу. Манай ээлж блог эхлэх гэж бид нар тэгээд Баян Улгийн аймаг руу явах гээд ингээд скаутинг холбооны Жембрийн зохион байгуулах багийнхан Баян Улг явах гэж байна. Camp Chief Mr. Оргил сайхан тэгээд 3 туслахтайгаа одоо Баян Улг явж энэ удаагийн влогийг хийх болно. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. За ингээд бид нэр Өвөрхангай аймгийн төв 12 хотод ирсэн байна. Хотоос гараад 4 цаг гаруй яваад хоол идэх гээд. Хоолоо захиалж хүлээж байна. Манай аяллаа бүрэлдэхүүн одоо бүрэлдэхүүнээ эхнээс нь танилцуулъя ингээд. Энэ удаагийн аяллаа бүрэлдэхүүнд одоо Жембригийн зохион байгуулах хорооныхон шивгчин юу гэж юм бэ чи олоог явж байгаа чи. Жембригийн зохион байгуулах хорооны одоо ажилтнууд явж байгаа. За ингээд хоол хүнсний хороог төлөөлөд чогсон явж байна. Төслөнгийн хорооны дарга Camp Chief манай Оргил огш маань явж ийн очиж дэвслэнгийнхаа газар мазар бүх юмнуудыг сайхан эцсийн байдлаар төлөвлөх гээд. За чи хоол хүнс батцэг явж ийн. Энэ уулын хоол хүнс хөтөлбөрөөр урвсан. болсон. За тэгээд оролцогчтой сувдан санчир. Манай сувдан маань замдаа бас ховдыг баазан хийсэн явж байгаа. Тийм ээ. Юу ганцхан бол шүүс орж байгаа шүү дээ. Өөр газар орсонгүй. Танаа ороноос урвцсан ч чаавь. Энд тэгсэн байна. Харахаас угаас хоол хүнсний хороо царайтай юм гэж жаагаад хөтөлбөрийн хороомоор орчдөг лээ. Энэ хөтөлбөрийн хорооны дарга нь батцгийн багш нар гэсэн. Дарамтанд ороод. Багш шиг байна. Нэрийг хэлээд яах нэг турка залуу байдیں۔ Бас влог хийгээд байдیں۔ За, Өвөрхангайд хэдгээр ирж байна. Өвөрхангайд уу? Тийм. Өвөрхангайд 7-8 дахь ирж байна. Сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна уу? Ирэх болгонд бол энэ газар хоолоо идэх, тэгээд хоолоо идэх гэж сууж байна. Урт хол зам байна. Манай Оргил огш бол одоо 99 оноос хойш Өвөрхангайд ирэх байх уу тий. 99 оноос хойш биш сүүл нэг их ээгийн баясаа бид ирчихсэн. Тэр чинь 2008 он. 10 он. За. Тэгж байхдаа нэг үдээс өмнө ирэл нэг 20 бууз идчихлээ. Одоо 20 би биш. Өндөр гар. Яг 20 Тэр бол Европ иддэг юм биш. За батцэг нутаг хаана? Нутаг Баян зэрэгт үгүй. Нутаг. За манай сувдаач яг бүр нутаг руу яарад хаана шилжүүлээ? Хавдынхаа очиж нутгаа базнаа. Батцэг Өвөрхангайд өмнө иржсэн үү? Иржсэн. Ямар байна? Одоохондоо сайхан байна уу? 20 бууз идэхгээ сууж байна. Одоо би суурин дээр нь 30% шүрэж үзүүлнэ. 30% Хоол хүнсний хороогоо төлөөлөөд 30% шүрэх юм. За чирхээр 30% шүрэх гэж байгаа юм. намайг бас дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. За бүгдээрэнд өнөөдрийн минь төргий. 10 аймгийн экипаж Ховд аймгийн нутагт орж ирсэн байна. Сувдагийн нутаг. За нутагтаа ирсэн сэтгэл ямар байна? Баяна. Ер нь өөрчлөгдсөн байна. Хамгийн сүүлд хизээ нутагтаа ирсэн бэ өөрөө? Тэгэхээр 20 онд ирсэн. Сая халтад нэг онлоо. Одоо Сувдагийн нутаг руу явж байна. Оройдоо Баян Улгийд очиж байна. Жембри болох газрынхаа нутаг дээр. За өмнө нь Ховд Баян Улгийн байгуулалтаагаар явж үзчихсэн үү? Батцэг. Байгуулалтаа хамгийн ойдлын сумд явчихж исэн. Тэрнээс яг аймгийн төмөр бол очиж байгаа. Ховд нуудрыг ирж үзээгүй. Одоо ирж байна. За байгаль нь ер нь ямар юм шиг байна? Төсөөсөн шиг байна уу? Төсөөж болж ирснээс өөр байна уу? Төсөөлч үзээгүй байна. За манай хоёр. За одоо уртлын хүмүүсийг харуулъя.
За өдрийн мэндэ шаа. Өдрийн Сайн явж нүүрэн дээр ингээд мэлсийгэл ороод. За сайн явж байна. Тэгээд 25 жилийн дараа би ч одоо Говьолтой ховд баян үлгэрөө ирж байна. Анх тэд бол 1999 онд анх Австралиудаа зөв скаут ажиллаар бас ирж илээ. Та ч одоо идэв үе оны үе. Итгэхгүй штэ одоо оноо мартцаа. 99 онд ч одоо хог үзэж байгаа. Тэр үед залуу байсан гэж тэр үед залуу байсан гэж бодчих. За. Таны 99 онд явж байснаас ер нь юм өөрчлөгдсөн байна. Оо зам өстэй янз бүрийн сайхан болчихжээ. Би зам тухайн цаг үед бол шорон замтай байсан. Үнэхээр хол санагддаг байсан ч одоо 1000 км чи өдөртөө л яваад ирдэг болсон шүү дээ. 3 хоног ер нь автобусанд цуугаар явхад асуудал ер нь гайгүй юм шиг байна. Зам бол Ямар ч асуудал авах. Угаасаа зам сайтай болохоор тэнд асуудал байхгүй байна. Баярлалаа. за сэтгэлийг өндөр яваа юм байна гэж ойлголоо багшигаа. За Ховд аймгийн Харус нуур энэ харагдж байна. Ийм том нуур. Бараг говь шахуу газар. Бараг говь шахуу газар ийм том нуур. Манай ер нь энэ Баруун аймгийн байгалийн тогтцсон их сонин. Бид нэр одоо хангаа ихээр баруун тишээ гэхээр дандаа харангаа өөрангаа шиг дандаа л уул мод гол модтой бол ийшээ ерөөсөө дандаа говь гол өндөр хаттай уул байдаг. Яг энэ 100 км үргэлжилж байгаа том Харус нуур гэж нуур байдаг байна. Тэгэлээ 3 хоног дээрээ энд хонох юм байна. Тэгэхээр гоё газар байна, сонирхолтой. Газар заавал ирж үзэх хэрэгтэй. За ингээд Ховд хот руу орж ирж байна. Ингээд Ховд руу орж ирдэг замаар яг уруудчи да. Тэнд ингээд мөнх цас дуулууд мөнх хайрхан гэж байна. Ховд ч олон мөнхцтэй хайрхнууд байгаа. Цамбгаар хайрхан гэж байгаа. За ингээд цаана ингээд мөнхц дуул харагдаж байна. Урд бол Ховд хот маань харагдаж байна. Ховд хот бол маш том эртний төвхтэй хот байгаа. Тэгээд Ховдод бол маш олон түүхэн үйл явдал болж байсан маш том хот байгаа. Тэгээд энэ том хотод 100 Жембрийн оролцогчд маань ирж энэ хоттой танилцах боломж ус гарах нэ. Told by my mama, always gotta be humble. But I'm sorry, mama, you boys a stunner. I don't want no drama, and I don't want no drama. I gotta be humble, I gotta be humble. Always gotta be humble. I don't wanna flex on summer. They be killing each other. Royal Rumble. За ингээд Ховд хот дээр явж байна. Ховд хотод одоо 30 градусын халуун байна. Тэгээд тэгсэн мөртлөө бас мөнх цастай уулнууд маань байна. Уулаараа бас л цастай байна. Гэтэ яг хоттой бол 30 градусын халуун. 100 бид нар Жембри явах замдаа Ховдод ирж хонноо. За өдрийн мэнд Баяуулгийн групп Ховдоос гараад Баяуулгийн явах замдаа Самбаруу хайрхны яг урд талаар нь явж байна. За энэ харагдаж байгаа бүх цастай энэ хайрхан болвол та бидний за энэ бол Самбаруу хайрхан та бидний дуу шүлэг янз бүрийн юмнаас зөндөө их сонсдог байсан энэ хайрхныг ингээд яг боддоор нь харж байна.
Алхаад очимоор их л ойрхон л харагддаг юм байна. Өнөөдөр бас их халуун өдөр байна. Гадаа 30 гаруй гэмтэй. Машин дотор кондишн тавьсан мөртлөө бас их халуун байна. Амар их ам цангаж байна. Очоо тэр мөснөөс тэр заснаас гой долоомор харагдаж байна. Гой зайрмаг шиг. Саяхан бид нар Тэвтэг шиг талаар 300-400 км тавих гээд байсан чи одоо ингээд ийм өндөр уулнууданд ороод ирсэн. Зам болол үнэхээр янз юм байна. За манайхан сайн явж байна. Сайн явж байна. Салам алейкум. Валейкум салам. Сайн явж байна уццгээ. За сэтгэл ямар байна? Ер нь ойлтчих. Өмнө ийм өндөр бол харсан уу? За одоо ингээл ерөнхийдөө баян үлгээ ойртоод ирэхээр Айлч дуусаа юм шүү. ерөөсөө л дандаа ийм ухцаастай. Цасмаас бол тэр энэ уул молыг бол 100 хайлч. Энд бол зүгээр хайлч дуусаа гэсэн. Ингээл ерөөсөө Цасмаас бол хайлч. ийшээ харахад 100. Тэгээд ийшээ харахаар үл. Зам сайхан байна уу жолоочоо? Зам сайхан байна. Янз юм. Одоо энэ 100 мөн автобусаар ирэх хүмүүс зүгээр. Үнэн гоё яваал ирэхээр. Янз юм. Ийм гоё зам тавьсан байхад баян үлгэрүү Жембрид явах гэж байгаас азтай л хөвгдөв. Өмнө нь манай бэлгүүнэг ийшээгээ явдаг байхад энэ дан шорон зам байсан гэж. 3 шөнө 4 өдөр явна штэ. Хүрээ гэж хол юм хүний анд бүх юм гэдэг чинь тэндээс гаралтай. Бэлгүүнэгийн хэлсөв гэж байгаа шүү дээ. Нэг төвшээ өөр нэг өөр тэрнээс удаан явсан байг хэлсэн л баг. Би бол гэхдээ тэр үед бол хэлмээрсэн. Арга харах гэж гараад ирлээ. Яа, ингэж харагддаг араа. Би ийшээ гарвал ер нь алхуул гарах болоо. Панорама. Гайхамшигтай. За өдрийн мэнд төргий Жембри болох цуслангийнхаа сайт руу Холбон нуурынхаа эрэг дээр хүрэлцэн ирж байна. Тэгэхээр тогтмол сайхан нуур харагдаж байна. Цааталт нь цастай уус харагдаад гарын температур өнөөдөр чагаар 20 юм байна. Өнөөдөр чагаар сайхан байна уу? За тэр баруун гар тал руугаа эргээд тэр булган руу барилах юм байна тийм ээ. Тийм тэр бол жуулчны баазтай. Тэгээ тал нуур бол уртаашаа сумж тогтсон хэлбэртэй нуур байдаг юм байна. Холбон нуурын ирэг дээр бол анх удаа ирж байгаа юм шүү. Тийм байна. Тийм урд нь одоо 99 онд энэ нуурыг агсаа авчихсан багтаад. Хажуугаар нь л гарсан. За ингээд нуурынхаа бүс рүү орж ирж байна. За Гандамж орж ирсэн ямар ч чулуу шигтэй. Тийшээ гоё илсэрхэг. чулуугийн түвчтэй. Тий, одоо яг тэр нуурын ирэг дээр майхан барих хэсэг бол яг нөгөө дов сондуул нэлээд байгаа. Тэрнээс бол хөрсөн бол аягүй илсэрхэг. Майхныг хадсмад асуудалгүй орно. Зөөлөн. Энд ажгүй тийм байсан. За нуурынхаа ирэг дээр очиж байгаад
влог өчлөө та. За ингээд бид Жембрийг зохион байгуулах толб нуурын эрэг дээр ирлээ. Улаанбаатар хотоос 1700 км яваад сайхан тогтуу нарлаг өдөр байна. Туслангийн орооны дарга оргоо огш маань одоо ингээд яг Жембрийг газар нутгийг үзэх гээд өөрийн биеэр хөрөлцөн ирсэн байна. За Хөрсний судалгаа. Сайн явж ирүү огш. Сайн явж ирлээ. За одоо ингээд бид нар бол Жембрийнхаа талбайг ингээд ерөнхийд нь хараад одоо энэ уртал бидний түшгэлж байрлах жуулчны баазынхаа хашааны гадаа ирж байна. Нуур бол энэ урталтаа ингээд харагдчихна. Толб нуур бол ийшээ ингээд доошо 10 гаруй километр сунаад тогтцсон тийм мундаг нуур байгаа. Одоо ингээд ерөнхийдөө Жембрийнхаа судалгааг хийж байна да. За хэдүүлээ юу руу орох уу? Баазынхаа хашаар ороод нууран дээр очих уу? За толб нуурын эргээс бичлэгээ үргэлжлүүлнэ. За толб нуурын эрэг дээр ирлээ. Ер нь бол нуур маань ийм сайхан тунгалаг. Нуурын ёроолдох загас нь хүртэл харагдахаар байна. Тэр цаана мөнх цастай уулууд харагдаж байна. Өнөөдөр Баян-Улгийн аймагт 22 градусын дулаантай багт мөнх цастай уулнууд харагдаж байна. Гоё өнөө. Чоги чи ороод нэг тийшээ ингээ алхаачхөө. Гүний нэг хэмжээтэй. Чи нэг тийшээ алхаад нэг боороод үүдээ нэг. Тэр үзүүр бол яг энэ хэцүү хад шиг. Тэгээ тэр үзүүр мүзүүрийг оруулаад манай дарга нар усны үйл ажиллагааны төв бас хийх гээд бэлдээд байгаа. Тийш нэг 10-20 м болоод ямар ч асуудал. Ер нь 50 м явчихын гэсэн. Тийм үү? Гүйхэн. Тэгээ яг энэ хэсгээрээ юутай илстэй энэ ч айгуу гоё. Яг энэ нуурын арталт ингээ жуулчны бааз маань харагдаж байгаа. Тэгээ жуулчны баазын эргэн тойронд Жембри байрлана. Тийм сайхан л байна да. За чоги ороо. Бороо чи сэлдэг өлөө. Живдэг. Чи ч нөгөө сайхан талын халуун аршаан дээр сэлээд байсан залуу хүн үү? Тавар живж үзүүлээ биз дээ бэ. Яаж живж болдгийг. За ер нь бол энэ налуу дээрээс ингээд нуураа оруулаад яг энэ газрын налуу ашиглаад тайз аренагаа хий гэж ярьж байна. Тэгээ энэ өксөр хэсэг рүү өксөө суугаад. За күлдээгч маань толб нуур дээр бид хэд уулзлаа. Баян-Улгийн аймгийн скаутын дарга маань ирсэн байна. Яг энэ дээрээс ингээд доошо тайзаа хийгээд шууд тайзан дээр хүмүүс гарцсан байх үед ард нь нуур харагдахаар л байх юм байна да. Яа ингээд Баян-Улгийн аймагт ирээд Баян-Улгийн аймгийн скаутын холбооны дараа күлдээгчэнд дөнгөж орж ирээд хоол идэж байна. За сайн явж ирчихээ үү? Сайн явж ирлээ. Ядруу. Тэгэхгүй наас хүлдээх шүд нар чаал хийж өглөө. Би дуслаа. Ядсан бах юм. Аав хөлс боож байгаа. Оргоо хөшөөс бодож байна гэж байна. Үгүй ялгаагүй хэлсэн. Сайхан гэхдээ гадаа их дулаахан байна. Гадуур байгаа. Үнэхээр гадаа бол нэр үнэхээр дулаахан. Энд бол 100 болчихж. Сая өөр нуурын эрэг мэрэг дээр бол өстой янзын дулаахан. Гоё байна. За энэ манай чогийн энд Манай хороо жоохон уралтай байна. хоол хүнсний орооныхонтойгоо хоролдаад өстой. Зав алгадаа нэрээ. За тэгээ сайн явж ирсэн. Одоо орон нутгийн цагаар 6:15, Улаанбаатарын цагаар 7:15. Бид хэд одоо хоолоо идчихэд 7 цагаас аймаг дээр байгаа зохион байгуулах орооныхонтойгоо хуралдаа байгаа. Тэгээд одоо хоолоо идчих хуралдаа явах гэж байна. За бид нар ингээд Баян-Улгийн аймаг зохион байгуулах орооны хурал хийх гээд болох газрынхаа үүдэнд чоожтой хүлээгээс сууж ин энд ингээд хуралд орох хүмүүс маань хүлээж байна. Ягш байна. Тэр цаана зохион байгуулах орооны дэд дарга хүлтийн огш маань байна. Болох газар нь болохоор энэ Баян-Улгийн аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд болно. Одоохондоо чоожтой хүлээгээд байж байна бид нар. Оюун ухааны хөгжил, оюун санааны хөгжил, бие бэлтгэлийн хөгжил, сэтгэл зүйн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн ийм 5 зүйл дээр тур. За сайн байцгаана уу. Ингээд Монголын үндэсний 7 дугаар Жембрид
Баян хөдгийн аймгаас мэдчилж байна. За ингээд Баян-Улгийн аймагт ажилласаар байна. Тэгээд өдрийн цайны цаг болоод хоол хийж идэх гээд хөлтэйгчэнд ирсэн байна. Манай Базарбек багш байна. Оргоо багш маань байна. За өглөө 8 цагт оргоо багш Базарбек багш хоёр хамт сургуулиудаар явсан. Манай Бацдаг бас сургуулиудаар явсан. Чогёлт хоёр унт таадуулсан. Гэхдээ одоо чогёлт хоёр нөгөө Жембригийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх хэд хэдэн газартаа уулзах гэж байна тий. Хаанхтай байлаа. Мах нийлүүлэх хүмүүстэйгээ уулзсан. Номинтой очиж нэг тий байдлаар юмудаа ярилцаж гэрээ контракт юмудаа тохиолдсон байна шүү дээ. За бас нэг хин блэ? Бэх болоод. Тий. Амралтын газрын эзэн Биг Болооттой уулзаж бас нэг нарийн ширийн ганц нэг юмудаа тохирох юм ажилтаа байна. За манай оргоо багш ирснээс хойш тасралтгүй Баян-Улгийн бүх сургуулийг л бараг дуусглаа. За дажгүй багш ядарч гин гайгүй юу? Ядархан ч гайгүй. Ер нь бол нөгөө хүүхдүүдтэй ажилтдаг учраас юм ядрал бол гайгүй. Их л ярьлаа. Их л ярьлаа. Ер нь бол үеийнээс энэ арга хэмжээнд оролцох хүүхдүүд бол байна. Бид нар мэдээлэлтэй тэр хүүхдүүдэд бүр бодтойгоор үргэлж болох юм байна. Оролцогчд бол дэжгүй болох юм байна л гэж харагдаж байна. Орчуулагтай явж гин үү? Орчуулагтай заримд нь ахлахангийн дараа гайгүй. Гэхдээ нарийн имлүүгээ ороод ирэхэд заавал орчуулга хэрэглэгдэж байна. За Баян-Улгийн аймгийн скаутын холбооны сургалтын дарга тий. Базарбек. За өнгөрсөн 2 жилийн өмнөх Бобошот суусан. Тэгсэн. За ингээд ер нь бол үлгэд скаутуудыг бэлтгэх, скаутын багш нарыг бэлтгэх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаа манай Базарбек энэ зам Жембрийн хөтөлбөрийн хорооны гишүүнээр ажиллана. Гэхдээ Жембрийн хүртэл бүх хороонд зэрэг ажиллаж байгаа. За Базарбек Жембрийн бэлтгэл ажил дажгүй юу? Дажгүй. Өнөөдөр аймгийн төвийн бүх сургуулиудаар оргоо багш битээр хуваагдаад бүх хүүхдүүдэд хурж ажиллалаа. Ер нь бол хүүхдүүд их сонирхч байна, эцэг эхчүүд бас ойлголт сайтай болцсон. Иргэд бол дажгүй үр дүнтэй байгаа шүү. Ер нь бэлтгэл ажил бол. Өмнө нь Жембрид оролцож үзсэн үү? Би өөрөө бол оролцож үзээгүй. Яг хөлдөө дарга 17 онд нэг 31-р Жембрид оролцоход явах үеэрээ би анх танилцаад ингээд скаутын сургуультанд сурагч багшаар бэлтгэдэг орсон юм. Одоо энэ удаа TC-ад хүлээж штт Жембрийг ямар болох гэж бодож байна. Тэр миний бодлоор одоо гадаадын одоо олон орнуудаас ирж ийн 21 аймаг 9 дүргээс ингээд хүүхд ирж байгаа учраас нэлээд өөрмөс урд өмнө болоогүй. Ер нь бол түүхэн үйл явдал болох ч юм л манай аймгийн хувьд бол бас аймаг нутаг усын одоо зан заншлал соёл шашин шүтлгээ хүмүүстээ сайн таниулж ойлгуулж хэлэх нь бас бид том боломж гэдэг би өөрөө хараад байгаа хгүй. Тэгэхээр олон найзуудтай болох бах олон хүнтэй одоо скаутуудын нэгнэнд орсон маш их баяртай байгаа шүү. За баярлалаа. Хичээж ажиллаарай. Хэдүүлж гэсэн Жембрийг гоё хийх хоо. За ингээд өдний цайны цаг болж байна. Тэгээд хоолоо идчихээд дахиад тал тийшээ гараад шидэндээ. Тэгээд ер нь бол маш шахуу хуваартай олон ажлуудыг бас амжуулахаар ирсэн байгаа. Одоо энэ хүмүүсээ ч бас нөгөө 6 сарын 1-нд гэртэн байлгана гэж хэлсэн чинь тэрнээс өмнө ажлуудаа амжуулах гэж явж л байна да. Их л өрчтэй явж байна. 6 сарын гэртээ байхгүй бол манай оргоогч чогийн хоёр бол ер нь хөөгдөх байхаа гэсэн. Насны хүүхдүүдтэй учаад тийм нэ. Баян-Улгийн аймагт тэгээд ажил сайхан үргэлжилж байна. 200 болов хасан төрөгчд, том байгуулагчид. Тэгээд бид нар болохтой зэрэг сая бүлгийн хэлсэнчлээ. Дандаа юу яах вэ? Бидний бүтээгдэхүүн бол хүүхдүүдэд өгдөг. Дандаа хоолны материалуудын нөгөөд хоолыг нь өөрсдөө нь хийлгдэг. Тэгэхээр бид нар одоо нөгөө хоолны материалын дор үндсэн нэг орцууд бол тийм өөрөлдөө даах юм. За тэгээд бүсний нөгөө
Одоо өглөөний цайнд дээр гэрэл Хөдлөр нь бол гарсан. Хэднээс хэдэн бүх юмуд бэлэн болсон байгаа. 7 сарын 22-наас 27-ны ингээд Баян-Улгийн аймгийн аймагт байрлах Номон супермаркетыг Номон агуулгад орж ирээд Номонгийнхэнтэйгээ одоо зуны үйл ажиллагааныхаа хоол хүнсийг яаж бэлтгэдэг ярилцаж саналцуулж байна. Номонгийнхэнтэй уулзж байна. За ингээд Баян-Улгийн аймгийн Номон худалдааны төв дотор орж ирээд Номонгийн агуулга худалдаагаар явж байна. Тэр нь бол Жембрэгийн бүх хоол хүнс ахуй хэрэглээ ариун цэврийн бараануудыг Номонгоос нийлүүлэхээр ярилцаа тохиролцоод гарч ирж байна. Тэгээд Жембрэгийн хэрэглэх салаануудын хоол хүнс болон бусад юмнуудыг Номонгоос авна. Зам нь Номонгийнхаа өөрсдөө очиж Жембрийн сайт дээр энэ аяллаа хэрэгслүүд, майхан мишок юмудаас зарна гэж байна. Тэгээд салаануудад бид нар бас энэ Номонгийн энэ Wanderer-ийн юм газнууд бас нийлүүлэхээр болж байгаа. Ер нь бол энэ удаад салаанууд өөрсдөө жижиг газан плетгээ бэлдэж ирээд бид нар бол энэ газнаас бас өгөх байгаа. За мишок зэрэг бүх юмаа л аваач зархаар боллоо. Тэгэхээр хоол хүнсний хорооных нь эндээс хүнсээ авах гэж шиг байна тий. тэглээ сая яриа хэлцээрээ хийгээд ерөнхийдөө шамжилтаа Номонгийнхаа маань хамтарч ажлыг дэмжиж ажиллая гэж байна. Тэгээд Номонгоос хүнсээ татна гэдэг бол эрүүл гоё тий хүнсний аюулгүй байдал талаасаа шинэ Wanderer-ийн энэ хоёртой газан билдэг бас цоглол юм байна. Хоёр талаас нь хийгээд хоёр салаа зэрэг явж маа. үн ч гэсэн том боломж юм байна шүү дээ. Хоёртой газан билдэг чи хоёрыг авал 78,000 гэж. Яг тийм олныг авахаар аюу хэмдэрч байна. Энэ газнаас өгнө. Нэг өдөрт нэг салаанд 4 газ өгье гэж бодож байна. За, чинаа. Баян-Улгийн аймгийн зах дээгүүр явж байна. Жембрэгийн хоол хүнсний юмыг судалсаар байна. Одоо нөгөө салаануудад нэмэлтээр бас өгөх гээд ийм гоё чихэр бичээ хараа явж байна. Энд ихтэй гоё уус идрэг гэж байсан. Өглөөний цай байна тий. Өглөөний цай маань дээр бас эднээс гоё өгвөл ийм гоё. Хоёул нэг хайрцгийг аваад замдаа идэх үү чог. Ийм гоё. Тэгээд дурч үзье. За ингээд ногооны зах дээгүүр орж ирээд явж байна. Сая гоё юм авсан. Гэртээ ярьж байгаа иднэ. Тэнд бол хулуу байна. Ногооны бөөний төв юм байна. Хулуу байна. Нөгөө яга байцаа байна. Казахстан будаа. Жагс. Энэ сүү айгүй их газар байгаад их. Хаасаг. Усаас авчих. Тэ энэ сүү бас дайггүй. Сая кофе шоп орсон энэ сүүгээр кофе хийжсэн. Нэг авч ууж үзэх. Юм л харагдвал идэж үзгээ. Бүгдийг идэж уу хоёул өнөөдөр цор аруулш. Жас. Дандаа цууд. За ингээд Баян-Улгийн аймгийн зах дээр Хүүхдүүд идэх болохоор хогийн багч өөх ихтэй тий. Тэгэхээр бүх юм ах байх зүгээр дандаа хүүхдүүд идэх учраас. Тэгээд бид ч яг 22-нд болчихж байгаа. 22-нд бол тийм их мах авахгүй ш. Эцэндээ бол 4 өдөр гэж тооцож. Тэгээд дахиад байна. Нэг өдрийн хоолнд одоо 300 мг махны 5 ингийн мах 5 ийм шинцэн мах зарим нь надад каккадтай аза постсон бол хамгийн гол нь хөлдөө. Тэгээд оопотаар нь савцсан. За ингээд өнөөдөр бид нар оройныхоо хоолнд
Казак үндэстний уламжлалт хоолнуудын нэг Биспермак болон Каз идэхэд махны зах дээрээс Каз авлаа, Биспермак авлаа. Манай цоогийн анх удаа Биспермак хийж үзэж байгаа. Казак аа. За зүгээр. Чинхэн ориг Биспермак өнөөрөө гэж байна. Адууны мах болон адууны зүрх тэгээд гиз тэгээд нөгөө юунд нь гургалтаан ч гэсэн казман байна. Орой идэх гэж байна. Орой яг идэхтэй үзүүлнэ танарт. So tonight we eat horse meat. Hey, what I got you? За нөгөө зах дээрээс аваадсан гоё юм ачааг идээд эхэлж байна. Юу вэ? Таашаа. Ямар байна? Оо. Нөгөө мэсний жужууд таа. Амт гоё. Одоо энэ шарын. Муу. Тэгээ. Лемон. Манай гарууд баг таарт юм шүү. Энэ улаан нь болохоор юу вэ? Метовик шиг үү? Пирог руу. Аха. Энэ нь болохоор юм кекстэй. Цөөлөн кекстэй. Одоо өөрөө та нар Биспермак гэж үзүүлнэ. Тэм чанжин. Идэж үзүүлэх юм уу те? За. Тэм чанжаа. Тэр их. Блог дээр хийж үзүүлнэ гэдэг юм байх гэж бодсон чинь. Би зүгээр иддэг блог. Тийм. Зөвхөн мукбанг. Арай танарт Биспермак гэж үзүүлнэ. Окей. Зя оройн төргий ингээд оройны хоол идэх гэж байна. Баяуулгийн аймгийн скаутын холбооны дараа хөлдөө их чи маань гарын хоол. Биспермак гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Хоол хүнсний хорооныхнаас асууя та. Яа, казак үндэстний одоо гоё хүндэтгэлийн зов Биспермак гэдэг чинь. Биспермак гэдэг чинь бармак гэдэг чинь гар хуруу. Тий, хуруу. Бис гэдэг чинь 5-ын 5. За. Биспермак гэхээр 5 хуруу гэсэн. Хуруугаараа авч иддэг бол. За, манай сувда ховдоос өнөдөр ирсэн. Сувдаг ирсний тохиолдолд Биспермак гэдэг чинь аа. Тэгээ Жембри дээр бас яг нөгөө олон үндэстний соёлын өдөр дээр салаануудад энэ каз болон одоо яг Биспермакийн бүхэл мах ногоо тарааж өгөөд тэгээ салаануудаар бол ийм казак хоол бас өөрсдөр нь хийлгий гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Тэгээ салаанууд ер нь бол Каз Биспермак гэдэг нь л гэсэн үг шүү. Нэг өдөр нь бол бас сонирхолтой шүү дээ. Тий. Гадны скаутууд бас хорс мит идлээ. Ганц нэг удаагийн хоол юм чинь гоё бас ягаад зохицуулнаа. Каз бол их үнэтэй. Гэхдээ яг Жембри юм чинь оролцогчдоо нэг удаа ч гэсэн каз өөрсдөр нь хийлгээд бас идэх. Сая зах дээр чинь каз ямар үнэтэй байсан бэ? Нэг урт каз 55,000 байсан. 55,000. Тий. Тэгээ 100 яг бас сезон ороод эхлэхээр жоох хямдарч магадгүй. За одоо манай Батцэг айгуу гоё идэж үзүүлнэ удахгүй та нарт. Манай Батцэг бол идчих байхаа. Гурлаараа ингээл ороод мөрөө. Ааваа яаж идэх вэ? За оргоо огш нэг сайхан ерөөл хэлчих. Яа, Хамгийн анхны настай эрэгтэй хүн сайхан хооллоороо. оо чи. Савтай сайхан хоол. За гараа ингээд барь. Ингээд хүртэлтэй. Зөв. Аскаманд жас юу юм марч. Скаманд. Юу гэсэн утгатай? Эмгтэй хүн хэлдэг юм Тийм үү. Яг л оргоо огш монголоор хэлчих. За сайхан болцгоо бүрээ.
гэл болсон. За ингээд хоол идэх юм ингэж бас хэлдэм байж шүү. За хэд та нар 50 хэд. Эдээд л одоо ингээд шүү. Тааруулаа. Эмхтэн хүн хэлдэг, эрэгтэн хүн хэлдэг юм уу те? Эрэгтэй хүн батаа гэдэг. За чоо. Эрэгтэй хүн. Дамтай орон. Ямжаа. Айро. Чуураа авшиж. Зүгээр л шок гэнэ. Үнэхээр гоё юм байна. Манай баццэг яг нормалны адууны мах бол иддэггүй. Гэтэ одоо биспермакийг идэх гэж байна. Яг тэгээ нөгөө махан хайгаад л. Кацуу. Шээ. Ямар нөгөө гэдэг юм. Яа. Оргин хавьяас л гарч. Айдын юм дөө. Яг юу нэг сэрний Энэ үшлээ. тэр хоёулц юм тийм л байна. За манай баццэг. Нормалны баццэг бол адууны мах иддэггүй. Гэтэ одоо биспермакийг идэж үзүүлэх гэж байна. Мукбанг явлаа. За явна. Ой. Солиотой. За ингээд. Хэм ахшаа. Тийм яг л үхрээ мах шиг. Хамт мамтны үнэхээр ярих юм байна. Бүгд адуу. Бүгд адуу. Зүрхчээ. Гоё шүү дээ. Horse meat, horse heart, horse eyes. За ингээд ер нь бол Ингээд дангаар нь чандаг. сайхан байна. Өдөр чи яг зүгээр Дагаад байг. өвөл 12 сар март ерөнхийдөө бол нэг хаяа нэг чанж идэв шүү дээ. Тэгээ хардууны өөх мөх чинь нэг залгич гал ингэж идэх гэл. Манайх бол ерөөсөө өвчмөө гэдэг шүү. За тэгээ 100 ямар ч гэсэн жембри дээр супермаркет идүүлнэ та бүхэндээ. Гоё харагдаж байна. Гоё ч амттай байна. За ингээд Баян-Улгийн аймагт үйл ажиллагаа үргэлжилж байна. Тэгээд одоо ингээд Баян-Улгийн аймгийн гэрэлт гудамжинд скаутууд цуглаад өнөө орой энэ гэрэлт гудамжинд бас үйл ажиллагаа зохион байгуулах гээд ирсэн чинь түрүүзэн Солонгос хамт явсан. Тэгээд бас манай үлгийн найзууд маань цугласан байна. За сайн байцгаана уу? За дажгүй хичээл ном сайн уу? Жембридээ оролцох уу бүгдээрээ? Оролцсон. Жембри Баян-Улгинд болно гэсэн чинь ямар санагдсан бэ? Яг юу нэг гоё байсан. Бат руу дахиж явахгүй гээл тэгээд. Хоёр нь явах хэцүү те. Хэцүү шүү дээ. Хайр хоол те. Би харин одоо яг тэр хэцүү хоолыг бусад аймагуудад мэдрүүлэх гээд энэ жил Баян-Улгийн жембри хийж байгаа юм. Өмнө дандаа та нар тийшээ очдөг гэсэн бол та нар дээр хүмүүс ирнэ гэж бодсон чи ямар байна? За, жембрид ирэх гэж байгаа одоо хот мотоос жембрид ирэх гэж байгаа найзуудаа зориулж ирэх юм байна. Тэгээ баха найзтайгаа тэрээрээ олон хүүхд дагуулж ирээрээ л гэмээр. Жембри өөр бас Баян-Улгийн аймгийн төв рүү бас хүүхдүүд ирж үзье. Та хэд бас гоё газар мазрыг хайлбарлаж өгөөрэй заяа. Болно шүү дээ. За ингээд юм бол аймгийн скаутууд ингээд цуглацгааж байна. Одоо гэрэлт гудамжныг хэрэглэж жоон байж байгаа таслах. Гоё олноо. Өнөөдөр үйл ажиллагаа гоё хийнэ. Та нар дуулж бүжиглж чаддаг юм. Гэрэлт гудамжинд ч одоо дуулна гэдсэн шүү дээ. Үжиг явах уу? Флаш моб мэдгөө. За флаш моб явах юм шүү дээ. Ерөөс мэд. Told by my mama, always gotta be humble. But I'm sorry, mama, you boys are stunner. I don't want no drama, and I don't want no drama. I gotta be humble, I
чанлоо маргашин надад хам зүгээр аяа дулаанч амар таван бахыг хүсэн намж ашиг самтаг хүмсэг хараа түрэн харшир цэрхэн өмд гэт надад навш за яаж афробит на домбар дот гэс акшн I was told by my mama always gotta be humble but I'm sorry mama you boys is stunner I don't want no drama and I don't want no drama За ингээд Баяуулгийн явсан багийнхан Улаанбаатар хотод гэртээ эргэж ирсэн байна. За сэтгэл дэлгэр байна. Цэцгээ. Сэтгэл гоё байна. Одоо гэртээ удахгүй харьлаа. Баяул гэж гоё хол газар байна. Зам нь бас гоё юм байна. Ядруу. Ядарсангүй сайн жолоочтой юм байна бид нар. За сайн жолоочийг нэг харуулъя. За сайн явж гинэ багшаа. Сайн явж гинэ. сайн. За хотод өргөж ирсэн ямар байна? Урд гэртээ ярих хүсэл байна да. Хол газар явж явжаад гэртээ ирэх бас гоё байдаг те. Тийм шүү дээ. Нэг сайхан усан дорж явал тэгэл өндөр гараа левтгэд тэгэл жаргал мэдрэн шүү дээ. Үнэхээр 1700 км гэдэг ч бас хол юм байна. Гэтэ яг зам сайтаа болохоор яг тэр ядрах нь гайгүй юм. Замдаа бас нэг хоног бас хоноо явж байгаа болохоор үр гоё юм байна. Шууд авхул бол асал чанга биш. 2-3 хоног дунд нь хоноод явхад бол асуудалгүй санагдаж байна. Тий, хоноо явхад бол ядрал мэдрэгдгүй юм шүү дээ. За нийтдээ бараг 3600 км замыг туулсан байна. Найз. Ядарч гинөө? Үгүй. Хэд удаага Баяуулгийн хотын хооронд явж байгаа юм найз чи. Галтурч юм шүү. 20 30 болсон бохоо баг. Автобусны жолооч шиг болсон юм шиг. Чи нэг хэд долоогүй юм бэ? Зөвхөн тендерийн жолооч болсон юм шүү дээ. 2000 сүүлийн 6 сарын хугацаанд энэ хооронд 3 дахь явчлаа шүү дээ. 11 сард нэг явсан. 3 сард явсан. Одоо тэгээд явч 3 дахь явчихна. Одоо 6 сар дахиад явна да. За явхад бол асуудалгүй. Яг Баяуулгийн орох чинь багнаар орохтой л адилхан болсон юм шүү дээ. Явчин да явчин. За ингээд манай багийнхан ажиллаа маш амжилттай дуусгаад ажил төрөл бүтэмжтэй. Тэгээд хоттой ирлээ.